Нүүдэлчдийн зам. Дэргэд байгаа түүх. Өдөр болгон хөннөөс өнөө их Монгол улсын хаан унаж болсон түүхэн газар нутгаар хөндлөн гулдад авхиж явдаг мэдэж азтай хүмүүс юм да. Улаанбаатараас 50 км давхиад Туулгын урд дэнж дээр цонжин болдогт болсон эхэзэн Чингис хааны сүрлэг хөшөөний дэргэд ирсэн байлаа. Ургах наран зүг морин дээрээс хараачлан ташууран тулан ихэмсэг бардамхан хийж бүтээсэн бүхнээ ажин шинжиж байгаа юм шиг хааны дүр төрхөө өнөөгийн бидэнд алсын холч бодолтой ухаалаг байхыг сануулах мэт. Энэ газараас Тэмүүжин их үйл хэрэг бүтээх урам зориг авч байжээ. Тийм ч учраас их хааныхан хөшөөг энэ газар сөндөрлүүлэн босгожээ. 1177 онд Тэмүүжин дөө хасар бэлгүүтэй нарын хамт Хэрээдийн Ван хаан тойролд бaraалгаж тусламж ирж харвуулган дахан бэлэг болгон бариад буцжээ. Тэд буцаж явах замдаа энэхүү цонжин болдгоос ташуур олжээ. Монгол ёсонд эрхэн ташуур олох нь ерөөл бэлэгдэлтэй үйл явдал бөгөөд сайн учрлын дохио хэмээн тайлдаг байна. Тухайн үед Тэмүүжин ташуур олсон дон ихэд олзуурхан ирээдүйн их хэргийн зам нэгдлээ хэмээн бэлэгшээж байсан гэдэг. Бидний очих үед Бурятын хэсэг жуулчид Улаангут хотоос ирээд бас урлагийн тоглолт үзүүлж байлаа. Хүүхдүүдэн дагуулan эцэг өвгдийнхөө түүхэн газар нутгийг танилцуулж яваа бол л доо. Тэндээс бурхан галдун уул дэлгүүн болдог толгой хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгал газрууд торлсон харагддаг юм. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 багантай бөгөөд энэхүү тоон Чингис хааны алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа. Энэ хөшөө цаг улиран өнгөрөх тусам улам утга төгөлдөр болно. Ингэхэд Тэмүүжин харвуулган дахан барьсны хариуд хүчин хамсарч хамаг улсаа буцаан авахд нь тусыг хүргэсэн Хэрээдийн Ван хаан тойрлынхаа хаан байсан болоо. Энэ талаар хүмүүсээс асуулаа. Мэдхэн таарсангүй. Туулын хар түн гэж эндээс холгүй байх ёстой. Нийслэл хотынхон урд биеэр богдхон уулын ар хормойгоор давхиж явхад уул усаан түшсэн амралт зугаасан гээний газрууд үргэлжлэх бөгөөд самдагуу хоолны газруудаас шорлог аваарай гэх сонсогдно. Бяокомбинат дөнгөж өнгөрөөд Туулын хар түнд ирлээ. Хан уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт богдхон уулын 10 хойдаар сонгон хайрхан уулын урд өвөрт Туул голын урд үед бөхөг түргний голын бэлчирт байхажээ. Энэ тухай түргний голын Киданы үеийн балгас буюу судлаачдын үзэж байгаагаар Ван хааны Туулын хар түнийн орд нь дундад зууны үеийн археологийн дурсгал юм. Энэ дурсгалыг малтан судалснаар архитектурын онцлог, он цаг, хамрах хүрээг тогтоон, хамгаалах арга зүйг боловсруулж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ гэж
тэмдэглэжээ. Малтлаг судалгаанд үндэслэн ордныг тухайн үеийн байдлаар нь сэргэн зурж эхлээд байгаа бөгөөд ордны туурын орчимд барилгын материалын үлдэгдлээс мянгаас дээш хэмт хит шатаасан тоосго, дээврийн вар зэрэг үйлдвэрлэлийн хаягдал цөөнгүй олсон нь ордноос холгүй туулгын савд орон нутгийн түүхийд ашиглан барилгын материалын үйлдвэрлэл явуулж байсныг гэрчилж байна. Уг ордон боржин чулуун суур бүхий 4 том багамтай, цэцгэн хээтэй тоосгон шалтай, заан, луу, сармагчин, арслан, барс зэрэг амьтдын дүрсээр чимгэлсэн уран тансаг чимэглэл бүхий уран барилгын дурсгал байсан. Шалны тоосгон өрлөгөөс харахад уг барилга нь үүдний угтах хэсэг хэд хэдэн томоохон тасалгаанаас бүрдэж байжээ. Нарийн мэрэгжлийн орчуудын оролцоотой инженерийн хэмжилт тооцоо төлөвлөлтийн дагуу баригдсан архитектурын уран тансаг шийдэлтэй гоёмсог хийцтэй ордон байсныг судалгаагаар тогтоосон байна. Чингис хаан Тойрол ван хаанараа нэгэн үе эвлэрч мөр зэрэгцэн явсан ч мөн эвдрэлцэж нэгэн цул улс болгох тэмцэлд ван хааныг буулган авснаар тус орд Чингис хааны өөрийн 4 ордны нэг буюу Есүй хатны өргөө бүхий төрийг удирдах 3 дугаар ордон болжээ. Энэ ордонг Туулын хар түнийн орд хэмээдэг. Чингис хаан ван хаан Тойролыг буулган авч ард иргэдийн хураасан тэр мөчөөс Есүй хатны орд өргөө босч нутаг ус ард олон байгаа тэрл нутаг сандаан үлдсэн байж таарна. Тэгэлэр энэ нутаг Монгол хаадын өсч төрнсөн бас нэгэн түүхэн газар нутаг юм аа. Тойрын эргэн дойронд айлууд шахан буусан нь бид өөрсдийн түүх хувь заяандан ихээхэн хайнга ханддагын гэрч болно. Улаанбаатараас Тойр хүртэл 20 км гэтэл энэ тухай бараг дуугаралгүй өдий хүрсэн байдаг юм. Он цагийн урсгалд Монголын сайн сайхан руу харийн шашин ийзмүүд хэдэн зуун жил тайрчээ. Тэдэнтэй хавсарч эд хөрөнгө мөнгө төгрөг цол хэрэгэм алдар нэрэнд шунсан хүмүүсийн гинжин хэлхээ одоо ч мөн үргэлжилсээр монголчуудын үн цэнтэй бүхэн рүү шороо шидэлж байдаг юм. Өнгө дарам бүрзээсэн түүхэн буурал тоосыг ялгүй өргөхэд л монголчуудын бусдын төлөө зүрх сэтгэлээ дэвсэж амбиян зориулан хамтран зүтгэсэн орчлон хорвоогийн амар амгаланг төвшөтгэж явсан түүхэн зам мөр тодрон гарч ирэх нь багтай. Туурын урдаас түргний хөндий, баруун урдаас бөхөгийн хөндийг үргэлжилнэ. Хөндий дагсан амруудан түргний гол, бөхөгийн голууд мярлсан урсан. Улсын наадам дөхөд ирэхлээр бөхөг түргний голын хурдан мөрний сунгаа наадамчдын анхаарлын төвд ирдэгсэндээ жил болгон нутаг нутгаасан айлуудаа түргний голд нүүн ирж гүг аймбарж унгаан зэллэн айраг нарийн цаг эхэлснийг орны шуудтай хамт зарлана. Дэлгэр зуны наадам дэнч хот ойтол эхлэх болгоод хотойхон айраг авахаар ийшэн зорно. Тэр үеэр туулголоос урагших Төв аймаг Дундговын уяачид түргний голоос морин услаж хэсэг амсгийгээд айдсын даваагаар давж ярмгийн урд дэнжид буудагсан. Уяачид хурдан морины хүүхдүүдтэй намины хөө түргний гол дээр ирэхдээ төдий вакцанд айдсын даваан дээр гарч ирэхдээ төдий бүрэн дээр гаргаж ирээрээ гэх мэт захиасан өгч уралдааны заман танилцуулж явна.
Турганы гол богдуулын баруун сугаас их аван орсноо. Голор тунгалаг энэ гол газар усаан дагаж бугын сангийн чухал байсан тэр орчимд тойрол ханы цуслан байсан гэдэг. Голын их авсан амны дээд ихэд орших зүрх уулыг ванхан тойрол тахидаг байжээ. Монголд мөнгнөөс бусдыг үл тоодог эрхмүүд цөөнгүй бий. Тиймдэн газар усны нэрийг өөрчлөн нэрийдэхийн юм чинээ бодохгүй дэг. Жишээ нь Турганы амыг Кувейтийн ам гэж нэрлэдэг болж тэр хавар явж байгаа залуусаас Турганы ам алив гэвэл мэдэхгүй хүн гарч магадгүй. Харин Кувейтийн ам алив гэвэл бүгд л заагаад өгнө. Тэрний нэгэн адил түүхэн газар нутгийн нэрийг өөрчилж баян буян гэх мэт нэр өгсөн лам хооргууд нэгээр тоологдохгүй. Чухам санаатай санаагүй алин болохыг хэлж мэдэхгүй юм. Харин өнөөгийн залуус арай өмнөх цаг үе рүү өнгөж өөрсдийн язгуур өв соёлоо судлан сурвалжилж байгаа нь сэтгэлд бүрнэн нийсэж байдаг юм аа.